Сайн байцгаана уу сонсогчдоо. Ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төвөөс 7 хоног бүхэн та бүхэндээ подкастаар сэтгэл зүйч инхчимэг, сэтгэл зүйч хонгорцолноор танилцах болно. Бид 7 хоног бүр шин сэдвээр та бүхэнд хэрэгтэй мэдээлэл болон зөвлөмжийг хүргэхээр бэлтгэн ажиллаж байна. Бидэнтэй хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Сайн байцгаана уу сонсогчдоо. Ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төвөөс 7 хоногт нэг удаа сэтгэл зүйн боловсрол олгох подкастыг та бүхэндээ хүргэх гэж байна. Манай подкастыг сэтгэл зүйч хонгорцол, сэтгэл зүйч инхчимэг нар хөтлөн явуулна. Бид 7 хоног бүр тухайн сэдвтэйгээ тохирсон зочдыг подкастнда урин оролцуулах болно. Бид хоёр өнөөдөр яг сэтгэл зүйн үйлчилгээний талаар ерөнхийд нь мэдээлэл олгоё гэж бодсон юм. Инхчимгээ. За, сайн байна уу? Сэтгэл зүйн үйлчилгээний талаар хоёлаа яг хамгийн анхан шатны мэдээлэл юунаас нь эхлүүл зүгээр вэ? За, миний бодлоор бид хоёр сэтгэл зүйн үйлчилгээгээ яг мэргэжлийн сэтгэл зүйч хэн байх юм, ямар үйлчилгээ үзүүлсэн байх ёстой юм. Үйлчилгээ гэж юу нь яг юу юм? Хүмүүс бас эрүүл зөв бодит хүлээлттэй байж өөртөө тулгарсан асуудалд илүү тохирсон зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой болов гэж бодож байна. Чи юу гэж бодож байна? Яг үнэн. Тэгэхээр сэтгэл зүйч гэж яг хэн байх юм бэ гэдгээс хоёлаа эхлэе л да. Тэгэхээр яг мэргэжсэн одоо гэхүү эсвэл мэргэжлийн сэтгэл зүйч гэж яг ялангуяа сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх чадвартай, чадамжтай, чадахтай сэтгэл зүйч гэж ямар хүн байхыг хэлэх вэ? Сүүлийн үед бид нар манай Монголын хувьд яг харьцангуй шинжлэх ухаан учраас янз бүрийн мэдээллийн сувгаар юм уу эсвэл одоо олон нийтийн сүлжээгээр сэтгэл зүйч гэсэн нэртэй хүмүүсийн талаарх мэдээллийг ялгаатай хүлээж авч байгаа болохоор хоёулаа энэ дээр илүү тодорхой мэдээлэл өгвөл чи юу гэж бодож байна? За тэгэхээр жишээлх юм бол миний хувьд юу гэж бодогдож байна вэ гэхээр яг сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээг ямар хүмүүс үзүүлэх чадвартай байх ёстой вэ гэвэл нэгдүгээрт нь сэтгэл судлалаар бакалаврын зэрэг хамгаалсан. Тэгэхээр нөгөө магадлал итгэмжлэгдсэн ихтэй сургуулиас бакалаврын зэрэг хамгаалсан. Уг нь бол магистрийн хамгаалсан байвал маш сайн байна. Яг магистраа өөрийнх нь нарийн мэргэшиж байгаа сэдвэрээ юм уу сонирхлоороо хамгаалсан байвал сайн. Клиник одоо жишээлх юм бол мэдээж хэрэг бакалавр бол маш ерөнхий төгсдөг. Тэнгүүд магистр болохоор нарийн мэргэшээ за клиник сэтгэл судлал байлаа гэхэд тэр дотроо яг ямар сэдвээр нь хамгаалах юм бэ гэд нарийн мэргэшиж болно. Тэгээ удирдагч багшийнхаа доор уг нь бас практик хийвэл маш сайн байдаг. Практик гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл магадгүй 200 клиник цаг яг үйлчлүүлэгчтэй ажиллаж удирдагч багшийн доор ажиллаж үзсэн туршлагатай болохтой. Хоёрдугаарт нь юу вэ гэвэл өөрөө бас 100-аас 200 клиник цаг сэтгэл зүйн зөвлөгөө авсан, сэтгэл заслын үйлчилгээ авсан байвал бас маш тохиомжтой байдаг. Ер нь бол гадаадын ихэнх орны шаардлагадах сэтгэл заслалч болон сэтгэл зүйчийн шаардлагадаг клиник сэтгэл зүйчид шаардлагадах шаардлага нь тийм байдаг л да. Тэгэхээр уг нь хэрвээ бид нар яг онол практикийн туршлага, мэдлэгээ, мэдрэмжээ яг ижилхэн түвшинд сайн хөгжүүлж чадах юм бол тэр хэмжээгээр чанартай үйлчилгээг үйлчлүүлэгчтэй үзүүлж болох юм гэж бодогдоод байгаа юм л да надаа. Тэгэхээр яг одоо академик талаас нь харвал яг чиний сайн хэлсэн бүх зүйл байж иж бид нар мэргэжлийн сэтгэл зүйч болно гэж өөрийгөө ойлгож болох юм шүү дээ. Гэхдээ үүний хажуугаар надад юу бодогдоод байна гэхээр хэдийгээр бид энэ боловсролыг авж байгаа ч гэсэн хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшил гэдэг зүйлтэй нэгдчихэж үйлчилгээ бүрэн төгс гарах болов гэж санагдаад байна. Заримдаа ингээд чи анзаарсан бол надад нэлээд хэдэн тийм зүйлс анзаарэгдэжсэн. Жишээлбэл ингээд таксинд явж байхад аль эсвэл нэг хүмүүстэй ярилцахад ч гэдэг юм уу бусдыг нэг харьцангуй ойлгох чадвар өөрт нь байна гэж өөрийгөө анзаарсан хүмүүс би барыг сэтгэл зүйч болохоор байна. Би барыг сэтгэл зүйч, амьдралын сэтгэл зүйч гэх мэтээр өөрсдийгөө нэрлэх гээд байдаг. Яг үнэ.
Тэрэн дээр чи ямар бодолтой? Тийм яг үнэ ялангуяа тодорхой зарим нэг мэрэгжлийн хүмүүс мэрэгжилтэнгүүд те одоо сэтгэл судлалаас өөр мэрэгжилтэй хүмүүс өөртөө бас сэтгэл зүйчтэй адилхан сэтгэл зүйч шүү дээ би чинь гэх мэтчлэн гадуур бол ярилдаг л та. Хэрвээ та үнэхээр яг сэтгэл судлал болон сэтгэл заслын онол практикийн хангалттай мэдээлэл авсан бол яг мэрэгсэн сэтгэл заслын үйлчилгээг хин нэгэн хүнд хүргэж болно, өгч болно. Хэрв тийм биш бол зөвхөн яг найз нөхөд гэр бүлийнхаа төвшөнд мэдээж яриг тухайн хүндээ та хамгийн сайн сонсогч нь байж болно гэсэн. Энэ нь та бол мэрэгжлийн сэтгэл зүйч биш гэж хэлж байгаа. Мэрэгжлийн сэтгэл зүйч яг үйлчлүүлэгч хоёрын хооронд яг сэтгцийн хувьд те сэтгцийн төвшөнд, сэтгэл зүйн төвшөнд, оюун санааны төвшөнд, бие махбодын төвшөнд маш олон процесс бол явагдчихэдэг. Тэгээд энэ процессыг мэдээж яриг бит хоёрын энэ 20 минутын подкастаар бол ярьж баршгүй. Энэ бол тусдаа тэг бүтэн магистр докторийн судалгааны хэмжээний байгаа. Тэгэхээр зүгээр энэ юуг ойлгуулмаар байна вэ гэвэл мэрэгжлийн сэтгэл зүйч гэдэг маань хин нэгэн дуртай хүнэнтэй өөрийгөө сэтгэл зүйч гэж зарлаад онлайнаар ч юм уу эсвэл нийгмийн сүлжээгээр ч юм уу тэгэж сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зүйл бол уг нь бол биш юм шүү. Сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг чинь өөрөө тодорхой протоколтой явагддаг. Протокол дотор чинь сэтгэл зүйчийн баримтлах ёс зүйн код гэж байж идэг. Хүлээсэн үүрэг гэж байж байгаа, хариуцлага гэж байж байгаа, эрх гэж байж байгаа. Түрүүн чи ярьсан нөгөө нэг хувь хүний ёс зүй гэд түрүүн үнэт зүйл гэж ярьсан. Тэгэхээр нөгөө нэг хувь хүний үнэт зүйл итгэл үнэмшил чинь мэдээж яриг мэрэгжлийн ёс зүйтэй шууд холбоотой гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Ялангуяа мэрэгжлийн сэтгэл зүйчид хувь хүний ёс зүйн дээр ер нь ямар байх ёстой, ер нь мэрэгжлийн ёс зүй хоёрын хооронд ямар хэл хязгаартай байх ёстой юм. Миний бодлоор бид нар үйлчилгээ үзүүлэх гэж байгаа мэрэгжлийн сэтгэл зүйч гэдэг академик боловсролоо өөртөө бий болгосон бол түүнийг яг өөрийнхөө зүрх сэтгэлдээ илүү ойрхон авчиж хэр зэрэг ойрхон наалдж гинөө гэдгийг эхлээд шалгах хэрэгтэй байх. Яагаад тэгэхээр бид хүнтэй ажиллах гэж байгаа, хүний сэтгэл зүй, хүний асуудалтай ажиллах гэж байгаа учраас энд эхлээд тухайн миний үйлчлүүлэгчийн одоо хэрэгцээ, шаардлага бүх зүйлний тэрүүн байх хэрэгтэй. Гэтэл надаас тэр чадвар чадамж гарахаар байна уугүй юу гэдгийг эхлээд шалгах хэрэгтэй юм шиг санагдчихэ тий. Тийм болохоор нөгөө миний амьдралын үнэт зүйл юу юм бэ? Би бусдад үйлчилгээ буюу үйлчлэх чадвар чадамжтай хүн мөн үү биш үү? Мөн түүнчлэн би бусдын асуудал дээр одоо хил хязгаартай, нууцлалтай, өөрт ашигтайгаар ямар нэгэн байдлаар ашиглахгүйгээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үйлчлэгээ үзүүлж чадах уугүй юу? Мөн үүн дээр тухайн ямар ч асуудлаар хүмүүс хандаж болдог тийм ээ. Гэхдээ үүгээрээ би сэтгэл зүйч бүх асуудал дээр нэг сэтгэл зүйч одоо ажиллах боломжтой гэж хэлж байгаа үг бол биш тийм ээ. Ямар ч асуудлаар гэдг нь амьдралын аль ч төвшний аль ч одоо нухчааны асуудал байж болох гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг мөн мэрэгжилтний хувьд үйлчилгээ үзүүлээд өөрийнхөө сэтгцэн эрүүл мэндийг ямар нэгэн байдлаар гэмтээлгүйгээр өөртөө одоо давхраар хамаарал үүсгэлгүйгээр харилцаа үүсгэх чадвар чадамж байна уугүй юу? Эдгээр маань бүгдээрээ нөгөө хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшил, мэрэгжлийн болон хувийн хил хязгаар дээр зааглагдж байна л гэж харах гэдэг. Тэгэхээр нөгөө хувь хүний ёс зүй чинь мэрэгжлийн ёс зүйтэй шууд холбоотой юм байна. Тэгээд нөгөө сэтгэл зүйчдийн ёс зүйн кодонд ч угаасаа байдаг нөгөө мэрэгжлийн сэтгэл зүйч хүн өөрийнхөө чадамжийг сайжруулах, дээшлүүлэх, бэхжүүлэх, батжуулахын төлөө ямагт чармаан тэг байнгын чадамжтай хүн байна л гэсэн байдаг шүү дээ ёс зүйн кодод та. Тэгэхээр нөгөө чадамж, чадвар, чадвах гэдгээ бид нар бас айгуу сайн ялгаж салгаж ойлгож авах хэрэгтэй. Түрүүн бас чиний хэлсэн юм дундаас би бас юуг ойлгосон бэ гэвэл сэтгэл зүйч энэ бол мэрэгжлийн харилцаа юм байна. Энэ мэрэгжлийн харилцаа юм бол энэ бол найзан дундын болон эгч дүүсийн юм уу ахын дүүсийн тийм харилцаа холбоо бол биш шүү. Тэ?
хин нэгэн сэтгэл зүйч гэдэг хүн тэнд хүн танд үйлчлэх гээд тэнд таныг сонсоод тэнд оюун санаа зүрх сэтгэл бие махбодороо тэнд тантай хамт байж байгаа нь тантай хамт ахан дүүсийн холбоотой болж байгаа гэсэн үг биш. Харин та хоёрын маш нарийн нандин тийм харилцаа үүсэж ийн гэсэн үг юм байна. Тэгээ нөгөө нарийн нандин гэдгийг би юунаас бас чинь ярианаас ойлгосон гэвэл нууцлалтай байна гэдэг чинь нөгөө ёстон хамгийн чухал зүйл шүү дээ. Чандлан хадгална гэдэгт чандлан хадгалах ёстой үүрэгтэй бид нар тэгэхээр нөгөө тухайн үйлчлүүлэгчийн талаар бид нар хаа нэг газар олон нийтийн газар ярьж явж болохгүй. Тэгвэл кейс болгоод ерөнхий нийтлэг зүйл болгож бол ярьж байна. Чиний яриаг сонсохоор надад бас ийм зүйл бодогдоод байна л да онгороо. Мэдээч хэрэг бид нар ёс зүйн кодексоо эргээд харах юм бол тэн дотор байгаа хэсэг болгон мэрэгчлэлтний хувьд чухал. Гэхдээ бид хоёрт өнөөдөр 15 минут байна. Дээрээс нь манай соёлыг бодохоор бид нар ингээд жаахан хин нэгэнтэй дотн ярилцлага үүсгээд эхлэхээр ахын нэг чинь дүүн гэд сая чи бас ярьжсэн тий. Харилцаа үүсгэх магадлал бас маш өндөр байдаг. Тэгэхээр хоёулаа хил хязгаар, хариуцлага, нууцлал гурвын талаар нэг бяцхан яриа мэдээлэл өгвөл чамд ямар санагдах вэ? За хил хязгаар гэхэлэр яг түрүүний миний хэлсэнчлэн энэ бол хамгийн нэгдүгээр мэрэгжлийн үйлчлэгээ, мэрэгжлийн харилцаа үүгээрээ үйлчлүүлэгч бол сэтгэл зүйчээсээ яг мэрэгжлийн төвшөнд үйлчлэгээ авах бүрэн эрхтэй гэсэн үг. Тухайн сэтгэл зүйч өөрийн үнэт зүйл хандлагаараа өөрийн шашин шүтлгээрээ ч юм уу хандаж шүүмжтэй хандаж болохгүй гэсэн үг. Үйлчлүүлэгчийн үнэт зүйл итгэл үнэмшил соёлыг бид нар ямагт хүндэтгэж байх ёстой. Үйлчлүүлэгчийн сонголтыг бид нар хүндэтгэх ёстой. Зарим нэг үйлчлүүлэгчтэй нэг дийлэнх алдаа гэж хэлэх үү юу гэж хэлэх үү нийтлэг ойлголт байдаг л да. Сэтгэл зүйн зөвлөгөө гэхээр шууд зөвлөх надад яг тэгхийг хэлээд өгөөч. Би одоо яг яах вэ гэдэг те над дээр тийм үйлчлүүлэгчид зөндөө ирдэг гэсэн. Чам дээр бас ирдэг баг. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл мэрэгжлийн үйлчлэгээ гэдэг чинь юу вэ гэвэл тухайн сэтгэл зүйч таны амьдралаар амьдраагүй, тантай цуг 24 цаг тантай хамт байгаагүй, танаас шал өөр туусан амьдралын туршлагатай, түүхтэй, соёлтой, итгэл үнэмшилтэй хүн учраас танд тэг ирэх бол тэр хүнд байхгүй. Тэр хүн харин яах вэ гэвэл өөрийн олсон академик болон практик туршлагаараа олсон тэр чадвар чадамж дээрээ тулгуурлан таныг зөв чиглүүлж өгөх ёстой. Тэр нөгөө сэтгэл заслын маш олон онолоод байгаа тийм. Сэтгэл зүйч болгон өөрийнхөө зан характер, төлөв байдалтай тохирсон сэтгэл заслын онолуудыг зан характер дээр нэмээд үнэт зүйл итгэл үнэмшилтэй тохирсон сэтгэл заслын онолуудыг хэрэгэлдэг л дээ. Тэгэхээр одоо жишээлх юм бол игчим хонгорцуулах өөр онолуудыг хэрэгэлдэг арга техникүүдийг хэрэгэлдэг байж болно шүү дээ тийм. Яг үнэ. Тэгээ үүн дээр бас хамраа би дахиад нэг юм асууж тодруулмаар байна л да. Юу вэ гэхээр магадгүй ингээд хил хязгаарын талаар хоёлаа ярьж байна. Мэргэжлэн үйлчлүүлэгч хоёрын хоорондох хил хязгаарыг сайн нэлээдгүй ярилцлаа шүү дээ. За тэгвэл магадгүй мэргэжилтэн байх, хувь хүн байх. Сэтгэл зүйч гэдэг чинь өөрөө амьдрал дээр амьдарч байгаа бас нэг хувь хүн. Тэр хүн мэргэжилтэн хоёрын дундх хил хязгаар ямар байх вэ? Жишээлбэл нийгмийн сүлжээнд ямар байх вэ? Миний анзаарснаар зарим тохиолдолд нийгмийн сүлжээн дээр үйлчлэгээ үзүүлж байгаа сэтгэл зүйчийн хэд хувийн мэдээллүүд байх ч гэдэг юм уу? Эсвэл одоо бусдад дэмжлэг өгөх зорилгоор өөрийнхөө түүхийг ярих ч гэдэг юм уу? Нөхцлүүд нэлээд анзаарэгдэжсэн. Энийг ер нь чи юу гэж боддог вэ? Яг би хувь хүн дээр бол хонгорцол гэдэг сэтгэл зүйч бол би өөрөө ёс зүйн хувьд энийг бол дэмждэггүй. Ёс зүйн хувьд бол яг нөгөө би хувийн юм гаргаж ирж болно мэдээж хэрэг энэ мэдээллийн технологийн 90-100-д те 21-р зуунд бид нар энэс бол бид нар зайлж чадахгүй. Гэхдээ бид нар миний хувийн мэдээлэл аль хүртэл онлайнд гарч болох вэ гэдгийг бид нар өөрсдөө мэддэг байх хэрэгтэй. Хил хязгаарын хувьд те. Тэр утасны цаана, тэр компьютерний цаана хичнээн олон таны үйлчлүүлэгчид ч юм уу харж байгаа юм бол
олон нийт таныг харж штэ. Та тэгсэн чинь тэнцээ өөрийнхөө хувийн имийг ингээл гаргаж ирээл хувийн амьдралтай харилцааныхаа доголдол ч юм уу эсвэл сайн талуудыг хит сайн талуудыг дандаа гаргаж ирж яриад байдаг. Гэтэл тань дээр ирж байгаа үйлчлүүлэгчид ихэвчлэн дандаа асуудалтай хүмүүс ирнэ. Таныг юу гэж харах бол таныг хэд дахин шүтэх болов? Хэрвээ тэгсэн тохиолдолд сэтгэл заслын үйлчлэгээ яаж явагдах бол та өөрийнхөө харилцааны асуудлуудыг бас гаргаж ирээд байдаг. Гэтэл үйлчлүүлэгч та хоёрын донд ямар нөгөө итгэлцэл гэдэг манай үйлчлэгээний хамгийн нэгдүгээр зүйл байгаа шүү дээ. Гол хэсэг тийм. Итгэлцэл сэтгэл зүйч үйлчлүүлэгч хоёрын хоорондох тэр итгэлцэл хаана бий болох юм бэ гэдгийг бид нэр айгуу сайн мэддэг байх хэрэгтэй тийм. Тэгэхээр нөгөө хэл хязгаар айгуу чухал юм байна. Онгор зул гэдэг сэтгэл зүйчийн хувийн орон зай энэ онлайн төвшөнд би аль хүртэл хүрээд зогсох юм. Тэ мэдээж хэрэг би бол онлайныг хэрэглэдэггүй маш сайн хэрэглэдэг сошиал медиа. Тусдал нь хэрэглэдэг. Тэг гэхдээ хувийн мэдээлэл би аль хүртэл гаргаад би зогссон юм бэ гэдгээ бас өөрөө өөртөө нэг юм хэмжээ хязгаартай байвал гэж бодож байна. Би ч гэсэн чамтай санал нэг байна өнгөрөө. Яг хэл хязгаар дээр мэрэгчлэлтэн хувь хүн байх талаар бидний хамгийн наад захын баримтлах ёстой зарчим гэж ярих уу тийм ээ. Яагаад гэвэл нэгэнт л бид мэрэгчлэлтэн гэдэг малгайг өмсөхийн тулд энэ мэрэгчлэлийг сонгохын тулд тодорхой хэмжээгээр нөгөө дахиад өөрийнхөө үнэт зүйл итгэл үнэмшлийг ярих гэж байгаа шиг байна тийм. Тэр дээр түүнтэйгээ нэгдчиж сонгосон учраас нэгэн сонгосон мэрэгчлэлийг би хариуцлагатайгаар авч үлдэхийн тулд өөртөө болон одоо нийгмийн харилцаанд бусад нөхцөл тавигдах нэлээд хэдэн шаардлагууд гарч ирж байна. Түүний нэг хэсэг нь энэ хэл хязгаар юм байна гэдгийг ярьж байна л гэж анзаарсан. Тийм яг үнэн. За тэгээд нөгөө хэл хязгаар гэдэг мэрэгчлэлтэн үйлчлүүлэгч хоёрын хэл хязгаар юм бол түрүүн чинь бас дуртад өнгөрсөн. Мэрэгчлэлтэн сэтгэл зүйч үйлчлүүлэгч хоёр бол найз бол биш. Хэрвээ нэгэнт та хоёр тэнд яг мэрэгжлийн харилцаанд орсон бол сэтгэл заслын харилцаанд орсон бол тэнд найз байх тийм боломж байхгүй. За яг та хоёр талаасаа хүлээн зөвшөөрөлтөд найзын тийм тойрог дотор орсон байж болно шүү дээ тийм найз болоод тэгчлэн болвол та хоёр тэгвэл цаашдаа сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл заслын үйлчлэгээ явуулах ёсгүй. Уг нь бол яг ёс зүгээрээ ярих юм бол уг нь бол боломжгүй. Угаасаа бидний оюун санаач тэгж ажиллаж чадахгүй. Хэрвээ тэгж чадчихвэл маш сайн байна. Тэм сэтгэл зүйч тэрөө тэгж чаддаг бол тэгэхээр нөгөө тэр хэл хязгаар жидос бит хоёрт дахиад 2 минут байгаа юм л да. Тэгээ энэ 2 минут дээрээ хоёлаа эргээд дахиад нууцлалыг хариуцлагын талаар бас нэг 2-2хан өгүүлбэр хэлж өгвөл хүмүүст илүү үр дүнтэй болоо гэж харж байна. Аливаа нэгэн сэтгэл засалж сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж байгаа хүмүүс мэрэгчлэлтэн болвол нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй. Үйлчилгээ авж байгаа үйлчлүүлэгч хинч бай тэр хүүхэд ч ээж болно, эмэгтэй хүн, эрэгтэй хүн түнд ямар ч одоо гарал үүслээс хамааран нууцлалыг чандлан хадгалуулах эрхтэй. Ямар тохиолдолд нууцыг хадгалахгүй байж болох вэ гэвэл үйлчлүүлэгчээс бичмлээр гарын үсэг аваад тухайн үйлчлүүлэгчийн кейс маань нэлээд хүндхэн хэцүү байгаа бусад төрлийн мэрэгжилтнүүдтэй хамтран ажиллах шаардлагатай тохиолдолд хамтарсан багаар гэсэн үг байна шүү дээ. Тэр тохиолдолд нууцлалыг зөвхөн одоо хамтран ажиллах тухайн байгууллага юм уу мэрэгжилтнүүдтэй кейсийг ярилцах тийм зөвшөөрлийг зөвшөөрлийг үйлчлүүлэгчээс авсны улмаас юу яаж гаргаж болно. Энэ ихт олон нийтэд засаж болно гэсэн үг бол биш. Яг үнэ. Мөн үүн дээр нэмж хэлэхэд мэдээч хэрэг бид нар нууцлалыг задлан гэхдээ зөвхөн тусламж авах гэж байгаа. Яг үнэ. Мэдээж хэрэг сэтгэл зүйчид бол чи түрүү хэлсэн төгс биш. Бид нар мэдээж хэрэг гацалтанд ордог. Гацалтанд орох үедээ бид нар гацалтанд орж байгаа сэтгэл зүйчид маань өөрсдөө бол мэдчихэдэг те. Тэр үедээ дандаа мэрэгжлийн супервижн буюу мэрэгчлэнүүдийн хилцүүлэг ярилцлагыг бол байнга хийдэг. Яг тэр супервижны үеэр энэ кейсүүдээ бол ярьж болно. Энэ нь бол зөвхөн яг тэр тодорхой мэрэгжилтнүүдийн дотор болохоос биш хааны газар бол цацаж болохгүй л гэсэн. Тусламж авах гэж ярьж шүү дээ.
Яг юун дээр тусламж авах гэж байна уу гэдэг бас илүү тодорхой байх ёстойг сая бас хоёлоо дурдаад өнгөрлөө тийм ээ. Тэгэхээр Хариуцлага талаар за би чамаас харин асуух гад хариуцлагын талаар хариуцлагатай яг байна гэхээр үйлчлүүлэгчийн зүгээс үйлчлэгээ үзүүлж байгаа сэтгэл зүйчийн зүгээс ямар байхыг чи яг нэг өгүүлбэрээр хэлтэй. Нэг өгүүлбэрээр. Хариуцлага хүмүүс бас жаахан хязгаарлаж зарим тохиолдолд харах гад байна уу гэж анзаарах ёстой. Хариуцлага гэдэг маань мэдээж хэрэг миний мэрэгчлэлтний хувьд тавигдах том зарчим. Гэхдээ үүний хажууд миний хувь хүнд тавих бас нэг одоо үнэт зүйлтэйгээ холбох бас нэг том хэсэг зарчмын баримтлах ёстой чухал хэсэг л гэж хэлэх гээд байна. Яагаад тэгэхээр хувь хүндээ би хариуцлагатай байж иж өөртөө мэрэгжлийнхаа үед үнэн шударга тууштай хариуцлагатай байх боломжтой гэсэн. Тэгэхээр би өөрийнхөө хувь хүнд хариуцлагагүй хандаад эхлэхээр эргээд нөгөө яг мэрэгчлээ хандах хандлагт маань бас алдаа гарах юм болов гэж харж байна. Чи юу гэж бодож байна? Ерөнхийдөө бол санал нэг байна. Тэгэхээр ер нь хариуцлага бол бид нэр заавалчгүй бусдаас нэхэд байдаг. Гэтэл бид нэр өөрөө өөрсөнийхөө хариуцлагыг харж чаддаггүй. Тэгэхээр нөгөө хариуцлагатай байна гэхээр би хэр хариуцлагатай хүн бэ? Миний хийж байгаа үйлдэл, миний гаргаж байгаа сэтгэл хөдлөл, мэдрэмж, миний гаргаж байгаа бодлуудаа би ямар хариуцлагатай байх вэ тийм. Улмаар энэ маань эргэн тойронд яаж нөлөөлөх вэ гэдгийг хувийн дээрээ та бодож чадах юм бол магадгүй нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа сэтгэл зүйч маань ч гэсэн үйлчлэгээ авж байгаа үйлчлүүлэгч маань ч гэсэн хариуцлагатай байх болов гэж бодогдож байна. За. Тэгэхээр ерөнхий бит хоёрын ярилцах хэвээр цаг ингээд дуусч байна. Чи бас анзаарч байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдөр хоёулаа олон нийтэд ямар ч байсан сэтгэл зүйч гэж яг мэрэгжлийн сэтгэл зүйч гэж хэн байх юм? За академик талаасаа бид нар юу мэдсэн, ямар туршлагыг хуримтлуулсан байж иж үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Улмаар цаашаа үйлчилгээ гэж юу юм? Үйлчилгээ үзүүлж байгаа хүний мэрэгжлийн болон хувь хүний ёс зүй, ёс суртахуун, үнэт зүйл итгэл үнэмшил гэж юу болох талаар нэлээдгүй ярилцлаа. Энэ дундаа хил хязгаар хариуцлага нууцлал дээр хэдийгээр зөвхөн сэтгэл зүйч гэдэг мэрэгчлэлтний хувьд хоёлаа ярилцсан боловч нийтээрээ яг ерөнхий мэрэгчлэлтний хувьд ч гэсэн анзаарвал энэ бас нэлээд их ойрхон очиж болохоор мэдээлэл байсан болов уу? Яг үнэ санал нэг байна. Тэгэхээр өнөөдрийнхээ ярилцлагыг ингээд дүүгээр өндөрлөө. Ногоон бөмбөлгийн подкасттай хамт байсан сонсогчдоо маш их баярлалаа. Манай дараагийн дугаарт бид нэр яг сэтгэл хөдлөл болон мэдрэмж гэж юу вэ? Сэтгэл хөдлөлээ бид нэр хэрхэн яаж танихаа сэтгэл хөдлөл мэдрэмжэндээ яаж хариуцлагатай байх талаар ярилцах болно. Хамтдаа байсан баярлалаа. Баяр таа.